Бүх цаг үеийн хамгийн дуртай фикшн дүр, хамгийн хайртай супер баатар чинь юу вэ гэвэл миний хувьд ямар ч эргэлзээгүй Питер Паркер буюу хүн алзгийн. Хамгийн анх YouTube суугаа эхлүүлж байхдаа хүртэл Spider-Man дээр суурилж бичлэгүүдээ хийж байсныг анханаас нь үзэн үзэгчид маань мэдэж байгаа. Багасаал анимаted series үзэж, Sam Raimi-гийн трилогиос болж кино урлагт дурлаж, цаашлаад комикийг нь уншиж ирсэн фэний хувьд Spider-Man-ийн чанартай сайн киног ойр ойрхон үзнэ гэдэг том завшаан. Яг энэ мэдрэмжийг 7 сарын 31-нд нээлттэй хийсэн жүжигчин Том Холландын бүтээгчгүй дөрөвд хүн алзуулах Spider-Man Brand New Day өгч чадлаа. Миний хувьд 7 сарын 30-наас 31 шилжигчүүний үзүүрээр үзсэн учраас фэнүүдийн уур амьсгал тасархай, нэмээд киноч өөрөө сайн болж чадсан учраас 100% сэтгэл ханамжтай гарч ирсэн. Тиймээс өнөөдрийн бичлэгээрээ одоогийн байдлаар нээлттэй хийсэн нийт 11 бүрийн хэмжээний киног өөрийнхөө зүгээс ранклахаар шийдлээ. Үүнд нээлттэйгээд удаагүй Brand New Day бас багтсан учраас та бүхэн эхлээд өөрт хамгийн өөр кино театрт очиод киногоо үзээрэй. Гэхдээ спойлергүй учраас санаа зовлтгүй. Нэг юмыг сануулхад миний хувьд эдгээр 11 кинонд бүгдд нь дуртай, ахин дахин үздэг кинонууд. Хамгийн сүүлд нь байлаа гэд муу кино гэсэн үг огт биш. Тэдгээр кинонууд дундаа харьцуулагдаад хойно жагсаж байгаа гэдгийг санаарай. Мөн дарааллын үед миний өөрийн хувийн өнцөг надад хэрэг таалагддаг вэ гэдгээр хэмжигдэж байгаа юм. Sam Raimi найруулж, Tobey Maguire гол дүртэн тоглосон Spider-Man трилог ямар ч маргаангүй классик. Гэхдээ чагсаалтын сүүлийг мушиг кино нь трилогийн 3 дугаар анги. Мэдээж өмнөх 2 анги маш амжилттай болсон тул студи болон продюсерууд 3 дугаар ангийг хийх нь тодорхой байсан. Нээлттэй хийсэн даруйда бокс оффисоос маш их мөнгө олсон ч үзэгч болон шүүмжлэгчдээс тун тар үнэлгээ болон сэтгэлийг авсан байдаг. Яг миний түүх тахта үзэх дуртай байсан кино, ялангуяа хүн алзын хар өмсгөл одоо ч үзэхэд кул хэвээрээ байдаг. Нэмээд мэдээж материал ихтэй. Гэвч ямар ч шаардлагагүй жижиг дүрүүд, тааруу жүжиглэлт, нэмээд киноны third act буюу төсөл хэсэг нь маш замраагүй болсон нь киног таар үнэлгээнд хүргэсэн юм. Найруулагч Sam Raimi хүртэл тус киногоо өөрийнх нь маш муу кинонуудын нэг гэдгийг бүлээн зөвшөөрдөг. Уг нь бол Sam Raimi тус кинонд Venom-ыг огт оруулах бодлого байсан ч продюсер Avi Arad заавал Venom-ыг оруулахыг шаардсан гэх мэт нь кино тааруу бол холон шалтгааных нь нэг болсон байдаг. Гэхдээ энэ киног хаяа үзэхэд зугаатай, зурагтаар гарч байвал алгасахгүй үздэг кинонуудын нэг. Andrew Garfield-ийн бүтээсэн The Amazing Spider-Man-д би өөрийнхөө зүгээс маш их хайртай. Харамсалтай нь гарсан 2 ангиас 2 дугаар ангийг нь шүүмжлэгчид хэтэрхий доогуур үнсэн юм шиг санагддаг. Мэдээж зохиол найруулга талаасаа сул тал байдаг ч түүнээсээ хэтэрсэн доогуур үнэлгээтэй санагддаг. Энэ кинонд хайртай байх хэд хэдэн шалтгаан бий. Эхнийх нь хамгийн гоё өмсгөл. Энэ өмсгөл өнөөдрийг хүртэл миний хувьд хамгийн шилдэг байсан бол Brand New Day гарснаар хоёрлоо унаж байх шиг байна. Ямар ч илүү дутуу зүйлгүй хэрнээ хамгийн цэвэрхэн төгс өмсгөл. Хоёр дахь шалтгаан нь Peter Parker болон Gwen Stacy хоёрын романс. Захын нэг rom-com киноноос илүү энэ хоёр дүрийн харилцаа цаанаасаа хайр үргэж чаддаг. Хоорондоо уулсан chemistry, хоёр жүжигчний жүжиглэлт, одоо ч үзэхэд зүрх зүсмээр төгсгөлгээд хоёр ангийн турш тэдний харилцаа үнэхээр гайхалтай байж чаддаг. Гурав дахь шалтгаан нь одоо ч хамгийн шилдэг тооцогдох opening scene болон хамгийн үзүүштэй web swing хэсгүүд. Ер нь Andrew Garfield-ийн хүн алз, Tobey Maguire-ыг бодвол хамаагүй туранхай, илүү динамик, акробатик учраас web swing гэх мэт хүн алзыг хамгийн өрмөц болгодог хэсгүүд нь хамгийн үзүүштэй байж чаддаг. Дөрөв дахь шалтгаан Jamie Foxx-ийн бүтээсэн Electro болон Hans Zimmer-ийн бичсэн Electro-гийн үндсэн хөгжим. Яг нь Electro дээр хүмүүс хуваагддаг ч гэлээ надад бол таалагддаг. Харин Hans Zimmer-ийн хөгжим одоо сонсоход шар ус босмоор хамгийн шилдэг theme хөгжим. Харин сул талын үед мэдээж Harry Osborn гэх мэт шаардлагагүй, зохиолд чухал оролцоогүй дүр орж ирсэн, дуусгаж чадаагүй жижиг плотууд гээд цөөнгүй. Тэгвэл Tom Holland-ийн бүтээсэн Marvel Cinematic Universe-ийн хүн алзаас арай сулан гэж хэлж болох анги бол Far From Home. Ер нь бол яг миний хувьд тийм суу санагддаггүй л дээ. Гэхдээ дээр нь орсон кинонуудтай харьцуулагдвал 9-р байранд байх нь арай зохимжтой юм шиг санагдлаа. Энэ кинод муулаад байх юм бараг байхгүй, эсрэг дүр сайтай, плот үйл явдал нь сонирхолтой, нэмээд Peter MJ хоёрын харилцааг илүү ойртуулж өгсөн анги. She knows, I told her. He didn't tell me. I figured it out. Эсрэг дүр Mysterio-гийн хувьд түүний чадвар болон залтай ухаалаг байдлыг маш сайн бичсэн, нэмээд жүжигчин Jack Gyllenhaal тус дүрийг үнэхээр гайхалтай амжуулж чадсан. Харин Peter-ийн талаас гэвэл тухайн киноны үйл явдал мэдээж Avengers Endgame-ийн дараа өрнөж байгаа. Киноны өмнөх анги дээр мөн Infinity War Endgame дээр ч мөн адил өөрийнх нь гол ментор байсан Tony Stark энэ анги дээр мэдээж байхгүй. Тиймээс Peter-ийн хувьд бүх зүйлийн учрыг ганцаараа даван туулах сорилт болж байгаа нь энэ киноны үндсэн цөм. Өөрөөр бол энэ кино Peter-ийн хувьд ураг шалхаж, өсөж хөгжихэд хамгийн чухал нөлөөтэй анги байсан юм. Цаашлаад энэ киноны төгсгөл Marvel Cinematic Universe-ийн түүхэн дэх хамгийн cliffhanger-тэй төгсгөл болсон билээ. 2012 онд гарсан The Amazing Spider-Man Far From Home-ыг бодвол арай сул кино байж магадгүй. Гэхдээ Andrew Garfield-ийн Spider-Man миний personal favorite учраас энэ кино Far From Home-оос дээгүүр орууллаа. Энэ кинонд миний таалагддаггүй нэг л зүйл байдаг нь өмсгөл.
шар нүдтэй, классик өмсгөлөөс арай өөр дизайнтай байдаг нь анх үзэгдчдэр одоо ч тэр таалагддаггүй. Нэг тийм спорт хувцас юм шиг. Бусдаар бол Тоби Магуайраас хойших цоошин хүн алзын орижин түүхийг маш гоёор харуулж чадсан гэж боддог. Нэмээд 20 дугаар ангиар дурдсан Питер Гвин хоёрын харилцаач бас энэ киноны хамгийн онцлог зүйлсийн нэг. Харин киноны үндсэн эсрэг дүр доктор Кертис Коннорс буюу Lizard live action кинонууд дундаа хамгийн underrated эсрэг дүр гэж боддог. Бас энэ анги дээр ч тэр 2 дугаар анги дээр ч мөн адил домогт Stanley-гийн камео хамгийн шилгэн байдаг. Тэгвэл Civil War дээр анх MCU-д орж ирсэн Том Холландын хүн алзын анхны бүрийн хэмжээний кино Homecoming удаах барийг эзэлж байна. Зарим хүмүүс энэ кинонд Питер Паркер хитрхи Тони Старкаас хамааралтай гэж хүмжилдэгч миний хувьд ямар ч туршлагагүй хүн алзын өөр нэгэн гудамжны түвшний адал явдлыг харуулдагаараа онцлог. Okay, Spider-Man! Don't flip! Yeah! Civil War-аас хойш Spider-Man Тони Старкийн бүтээсэн өмсгөлтөөр нөхөрсөг өршийн ажиллаа хийж энэ хооронд Читаурын армийн технологиг хулгайж буй бүлэмтэй учирч тэдний толгойлогч Vulture-ийн эсрэг тулддаг. Ингэхдээ Тони Старктай түүнийг холбосон шалтгаан нь баатар байна гэдэг, хүн алз байна гэдэг, дан ганц өмсгөлөө шалтгаалдаг зүйл биш юма гэдгийг харуулсан юм. Нэмээд сул эсрэг дүрээрээ алдартай MCU маань Vulture гэдэг дүрийг маш сонирхолтой байдлаар гаргаж түүнийг жүжигчин Michael Keaton үнэхээр сайн бүтээж чадсан. Үүндэр Лизийн аав нь Vulture байдаг plot twist хин хинээ мэдсэний дараа тэр хоёрын машинд ярилцдаг хэсгийг үнэхээр төгшүүртэй Питерийн яаж мэдэрч байгааг харуулж чаддаг. Walk through those doors, you forget any of this happened, and don't you ever interfere with my business again. Because if you do, I'll kill you and everybody you love. Харин миний амьдралыг бүхэлд нь өөрчилж, кино урлагт дурлуулж чадсан кино бол 2002 онд нээлттэй хийсэн Sam Raimi-гийн трилоги эхний кино Spider-Man. Энэ киног амьдралдаа хэдэн ч удаа үзсэн бүү мэд. Ямар ч маргаангүй Тоби Магуайр бидний зүрх сэтгэлд хамгийн их хоногшин үлдэж чадсан хүн алз бас Питер Паркер. Spider-Man-ыг үзээд кино дэлгэцийн урлагаар юу ч харуулах боломжтой юм байна гэдгийг ухаарч одоо YouTube сувг ажилуулад энэ бичлэгийг хийхэд хүртэл нөлөөсөн гэхэд буруудахгүй. Зарим хүмүүс эхний киног 2 дугаар ангитай харьцуулаад доогуур үнэлэх нь элбэг байдаг. 2 дугаар анги бол ямар ч маргаангүй сайн кино. Гэхдээ энэ кино байгаагүй бол 2 дугаар ангид бүтэхгүй байх байсан гэдгийг санах хэрэгтэй. Хүн алзын хамгийн классик origin түүх, тухайн үедээ нүд баясгаж чадсан visual effect, мөн жүжигчин Willem Dafoe-ийн бүтээсэн хүн алзын киноны түүхэн дэх хамгийн шилдэг эсрэг дүрүүдийн нэг Green Goblin гээд энэ кинонд байх ёстой бүх зүйл нь бүрдсэн юм. Marvel Cinematic Universe трилог буюу 3 ангир дуусна гэж төсөөлж байсан Том Холландын хүн алз хэдхэн хоногийн өмнө 4 дахь киногоо гаргаж үнэхээр зугаатай, бусдаасаа өөр, сэтгэл хөдлөсөн түүхийг өгүүлж чадлаа. Спойлер ярихгүй зөвхөн өөр төрсэн мэдрэмжээ ярих учраас санаа зовлтгүй цааш нь үзээрэй. Дөнгөж үзсний дараах өндөр мэдрэмж топ 5 руу хүртэл оруулж байхыг үгүйсэхгүй. Гэвч киног бодох тусам зарим сэтгэл буурдаг бол Brand New Day бодох тусам сэтгэл улам нэмэгдэж байгаагаас ямар чанартай сайн бүтээл болсныг ойлгож болно. Фэнүүдийн дуртай мөчүүд фэн сервисээ сайн хийж байгаа ч гэлээ киноны үндсэн цүн болох Питер Паркер гэж хэм бэлээ, юуг туулж энд ирсэн бэлээ гэдгийг алдалгүйгээр сэтгэл хөдлөм, хүнд драма эсгүүдэгч бас нэмж балансаа маш сайн хадгалсан байсан. Өөрөөр бол бид юу н яагаад хүн алзад дуртай билээ гэдгийг маш сайн мэдрүүлсэн кино болж чаджээ. Нэмээд туслах дүрүүд болох MJ, Ned, Frank буюу Punisher, Bruce Banner буюу Hulk, Sadie Sink-ийн бүтээсэн дүр, мөн манай Severance цувралын Milchick буюу Trammell Tillman-ийн дүргээд бүгдээрээ өөртөө оногцсон үргүүдтэй маш сайн бичигдсэн, түүнийг жүжигчд нь үнэхээр сайн харуулж чадсан. Халтхан гараад өнгөрөх Scorpion, огт төсөөлөөгүй сюрприз дүрүүд нь хүртэл гоё байсан. Нэмээд Spidey-гийн фэнүүдийн хувьд референс ихтэй, үзэхэд маш зугаатай анги байлаа. Харин гол дүрийн маань хувьд өмнөх 3 ангиас хамаагүй mature буюу том болсон хөлбрийг харуулсан юм. Алдаж, онож, алдаанаасаа суралцаж байгаа нь өмнөх 3 ангиас тис өөр кино гэж бодоход хүргэсэн. За тэгээд та бүхэн үзэж амжаагүй бол заавал театрт очиж үзээрэй. Харамсалтай нь студийн зүгээс IMAX хэрэг авч чадаагүй учраас зөвхөн Монголд ч биш, дэлхийн нийтээр IMAX дэлгэцээр гараагүй нь харамсалтай. Тийм болохоор өөрийнхөө хамгийн сайн дэлгэцтэй дууралтай гэж утсан театртаа үзхийг санал болгож байна. Өнөөдөр Shang-Chi нариусан Destin Daniel Cretton хийсэн учраас акшн том боломжийн санагдсан. Миний хувьд Brand New Day-тэй тун харилцаа санагдсан, аль алийг нь дээр дор оруулахад маш хүндрэлтэй байсан кино бол мэдээж Spider-Man No Way Home. Харин урд нь оруулахад хамгийн чухал нөлөө үзүүлсэн зүйл бол хар багаасаа хайрлаж үзсэн Tobey Maguire-ийн хүн алз, арай том болсон хойно бусдаас өмөрөн үздэг байсан Andrew Garfield-ийн хөлбөрчөөс нэмэгдэж, Tom Holland тэр гурийн сонирхолтой динамик, хоорондын chemistry буюу яг л ах дүүс шиг зохицож байсан явдал. I love you guys. Thank you. Ковидос хойш үзсэн хамгийн анхны театрын том кино миний хувьд No Way Home байсан.
кинон жогт урам хугалаагүй, харин ч бүр төсөөллийг давж Endgame-с хойш мэдэрч чадаагүй байсан синема мэдрэмжийг жинхэнэ тултал нөгч чадсан. Сонирхолтой нь энэ киног overrated гэдэг хүмүүс байт юм байлээ. Phase 4-5-ын кинонуудыг ранклсан бичлэг дээр хэд хэдэн тийм комент харагдсан. За ямар ч кино байсан бай, хар багаас энэ Батрыг шүтэж өссөн хүний хувьд бол хизээж төсөөлөөгүй experience байсан юм. Эндээс эхлээд мэдээж Spider-Verse animation орж ирж байна. Миний хувьд хоёр ангийг хоёуланг нь masterpiece гэж боддог. Бараг 2 дугаар анги болох Across the Spider-Verse-ийг илүү enjoy хийж ч магадгүй. Welcome to Spider Society. Гэхдээ яагаад Across the Spider-Verse-ийг гурлаа оруулснаа Into the Spider-Verse дээр тайлбарлая. Ямар ч тач цувралын 3 дахь кино болох Beyond the Spider-Verse гарсны дараа энэ цуврал бүх цагийн хэмжээнд яригдах шилдэг трилог болох нь гарцаагүй. Энэ цуврал бидний мэдих Peter Parker гол дүр бичгэлээ Miles Morales-ийн адал явдлаар хүн аз байна гэдэг ямар утга учиртай, агуу их хүч чадлыг дагаж ирэх, агуу их хариуцлага гэж юу болохыг хамгийн сайн харуулдаг. Мөн зураглал анимашн өмнөх ангиас ч илүү сайжирч, мөн л бидний огт төсөөлөөгүй өөр ертөнцийн өрмөц зураглалуудыг гайхалтай бүтээсэн. Дан ганц зураглалаас гадна дүр болон ертөнцийн суурилсан өөрөөр хөгжим киноны хамгийн онцлог зүйл байсан юм. Тэгвэл энэ кино зарим үзэгчдийн хувьд бүх цагийн хамгийн шилдэг хүн алзын кино, зарим бүр хамгийн шилдэг суперхиро киноч гэдэг. Энэ бол 2004 онд нээлттэй хийсэн Spider-Man 2. Cool Spidey outfit. Thanks. Where'd you get it? I made it. Миний хувьд ч ялгаагүй шилдэг бүтээл. Гэхдээ хамгийн шилдэг гэж бодож байгаа нь арай өөр кино. Гэлээгтээ Spider-Man 2 бол хамгийн шилдэг суперхиро кинонуудын нэг гэдэгтээ 100% санал нийлнэ. Тэгвэл энэ кино яагаад хамгийн шилдэг бүтээл тооцогддог вэ гэдгийг товчхон тайлбарлая. Кинонд хүн азаас гадна Peter Parker-ийн хувийн амьдрал тулгарч буй саад бэрхшээл, тэрхүү амьдралаа сонгох уу, нөхөрсөг хөрш хүн аз буюу баатрын замыг сонгох уу гэх хүн сонголттой нүр тулдаг. Энэ эргэлзээнд түүний супер хүчин хүртэл нөлөөлж, өөрөө өөртөө үүрүүлсэн ачаан, хит хүндэтсэн ухаарч, өөрийн хүч чадалтай хүртэл бууж өгөн, баатрын амьдралаа хүртэл хэсэг орхидог. Харин эсрэг талд үндсэн эсрэг дүр Doc Ock хүн алзын яг эсрэг дүрийн хөгжүүлэлтээр явж, хоёр дүрийн ялгаа болон ижил төстэй талыг маш сайн харуулж чадсан юм. The power of the sun in the palm of my hand. Ингээдтэй Sam Raimi найруулагчийн өрмөц стил, бүр түүний Evil Dead гэх мэт аимшиг киноны ертөнцид байна уу гэлтэй хоррор элемент уур амьсгал нь энэ киног улам илүү өрмөц болгож чадсан юм. За тэгээд бидний хайртай, маш iconic хэсгүүд ихтэй, акшн сайн гэд магтаад байвал дуусахгүй. Тийм л мундаг бүтээл. За мэдээж энэ жигсаалтын 1-р байранд 2018 онд нээлттэй хийсэн Spider-Man Into the Spider-Verse-ийг оруулж байна. Энэ кино өөрөө манаас суугтай чацуу. Яг нээлттэй хийх үеэр нь бичлэгээ дөнгөж хийж эхэлж байсан. Подкаст хийх гэж оролдог байхдаа хүртэл Ариуката энэ бүтээлийн талаар гарахаас өмнө жолон удаа ярьсан байдаг. Яг бүтээлийн чанар, pop soil үзүүлсэн нөлөө, миний хувийн тест, нэмээд YouTube суугтаа маань хүртэл холбоотой ностальжик мэдрэмжийг өгдөг учраас энэ киног ямар ч хэрэгэлзээгүй хамгийн шилдгээр нэрлэнэ. Үзэгчдэд Peter бус Miles Morales гэх шинэ хүн алзыг танилцуулж, түүгээр дамжуулан мөн хүн алз гэж хэн болохыг ойлгуулж, өөр олон сонирхолтой ертөнцийн хөвлөртэй адал явдлыг энэ кинонд харуулдаг. Мэдээж бүтээл талаас бол ямар ч хэрэгэлзээгүй. Гэхдээ энэ киноны хамгийн том ач холбогдол бол салбартаа хийсэн өөрчлөлт, бас нөлөөлөл. Манаас 3 жилийн өмнө энэ талаар бичлэг хийж байсан л да. Гэхдээ одоо үзэхээр кринжлээд байдیں۔ Ямар ч тач энэ бүтээл гарснаас хойш маш өрмөц зураглал, анимашн стил нь салбартаа тис өөр зүйлийг авчирч чадсан юм. Энгийн л өдөртэй зурагтай байсан томоохон студиуд төрөл бүрээр туршилт хийж аль болох шинэлэг өрмөц зураглалтаагаар бүтээлүүдээ хийхийг зорж эхэлсэн. Үүний хамгийн тод жишээ гэхэд л та бүхний харж байгаа энэ бүх анимашнууд. За тэгээд зөвхөн миний бодлоор хүн аз гэж юу болохыг төгс харуулж, нэмээд хамгийн том нөлөөг үзүүлж чадсан Spider-Man Into the Spider-Verse хамгийн шилдэг хүн алзын кино. Мэдээж би эдгээр бүтээлүүдэд бүгдд нь хайртай гэдгийг ахин хэлье. Хэдэн ч удаа дахиж үзсэн, үүддэггүй. Өөр ингэсэн онцлог давуу талтай, бас сул талуудтай. Түүнийг нь ч хүлээн зөвшөөрдөг. Өөрийн чинь дуртай кино доогорж ихссэн бол харамсалтай байна. Ердөө л миний хувийн зүгээс ранкж буй лист гэдгийг ахин нэг сануулъя. За тэгээд нээлттэй хийгээд удаагүй байгаа Spider-Man Brand New Day заавал театрт очиж үзээрэй. Үзчихээд эдгээр 11 киног өөрийнхөө зүгээс ч rank cloud comment хэсэгт үлдээгээрэй. Дараагийн бичлэгээр уулзцгаая.